За сайн байцгаана уу. Мэдлэгтэй жолооч подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийнхөө дугаарыг хамтрах хөтлөгч мөнх жаргалтайгаа бит хоёр хамтдаа хөтлөөд явна. За өнөөдрийн дугаараар хоёулаа юу ярих вэ? За өнөөдрийн дугаараар хоёулаа автомашины хөдөлгүүрийн талаар ярина. Яг гэвэл мөнх жаргал маань автомашины хөдөлгүүрийн мэргэжсэн инженер учраас мэргэжсэн инженерээс хэдүүлээ үнэтэй зөвлөгөөнүүдийг авахулнаа. За тэгээд одоо ингээд зуны улирал эхэлсэн автомашин эзэмшигч маань яг ийм урт холын замын аялалдаа бүгд гараад эхэлсэн байна. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө автомашины хөдөлгүүр дээр, ашиглалт дээр те сөрөг болоод эрг ямар нөлөөллүүд бий болдгийг энэндээс эхлээд яриагаа эхлэе тийм ээ. Тийм. За одоо ингээд хүмүүс чинь өвлөө улирал хөдөлгүүртэй анхаарал тавьдаг те тосмосоос болоод халааж өрөөд те. За тэгэхээр зуны улирал хөдөлгүүртэй бас юун дээр анхаарах хэрэгтэй. За ялангуяа хөдөө яваад холын замд явхад юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдэг дээр өндөр хэдүүлээ ярилцсан. За тэгээ хөдөлгүүр дээр бас нэг хөдөө явахдаа анхаарах юмнууд бас байгаа тий. За тос хөргөлтийн шингэн энтэр гэх мэт ашиглалтын материалууд байгаа. За тэгээд манай Батбшигүүн бас энэ автын чиглэлээр олон жил ажиллаж байгаа бас туршлагаас бас биднээс үнэтэй зөвлөгөөнүүдийг хүргэх нэ гэж найдаж байна. За тэгээд хөдөө явхад ч юм бол хөдөлгүүр ингээ өвдөрт бол олон цагаар ажиллаж байгаа. Тэгээд тасралтгүй тэгээд за шулуун замд жоонс өндөр ачаалттай ажиллаж байгаа. Тэрнтэй холбоотойгоор одоо хөдөлгүүрийн тос хөдөө явахын өмнө хөдөлгүүрийн тос күүлэнд за тэр ашиглалтын материал юу юун дээр яг яаж анхаарах хэрэгтэй вэ? Одоо ерөнхийдөө манайхан маасаараа ингээд өвлдөө их санаа зовоод өвлийн хугацаанд айгүй их арчилгаа дордлогоны юм хийгээд идэг. Нөгөө талаараа бас одоо аялалд гарахад бид нар одоо Монгол сая статистик харсан чинь нийт жолооч нар маань бааз ачааг ерөнхийдөө 20% хэтрүүлдэг гэдэг судалгаа байт юм байна. Тэгэхээр тэрний юу гэсэн үг вэ? Тэр ачаа чинь мэдээж хөдөлгүүр дээр ирнэ тийм ээ. Тэгэхээр яг ийм ачаа ихтэй урт холын замд өдөрт одоо зарим жолооч баг 10 цаг ч явж байгаа тохиолдлууд байж байна. Тэгэхээр яг энэ хугацаанд ингээ хөдөлгүүрийг байнгын ачаалттай шулуун зам чи бид нар тэгэл нэг хөдөлгүүрийн эргэлтийг байнга баг нэг 2000-тай шууд явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр хөдөлгүүр дээрээ бас анхаарах нь нэлээд зүйтэй байгаа. Тэгээ би болохоор зэрэг үйлчлүүлэгчтэй юу зөвлөдөг гэхээр аяллах нь маршрутын километрийг ерөнхийдөө баримжаагаар асуугаад тэгээ шаардлагатай тохиолдолд хөдөлгүүрийнхаа тосыг солихыг зөвлөж байгаа. За мөн агаар шүүгчээ солиод явуул зүгээр сольчоод сольсон хуучин агаар шүүгчээ бити хаяараа гэдэг. Тэрийг ардааныг зайндаа тавиач. Магадгүй ус гол туулаа тий агаар шүүгч норох юм бол нөөц нэг агаар шүүгчтэй явах тийм зүйлүүдийг бас зөвлөд явж байгаа. Тэгээд би бас нэг ийм миний бодол ийм байдیں۔ Одоо ингээд өвлжөнгөө ингээд хотын замд төвжрээд ингээд хөдөлгүүрийн эргэлт багтай ингээд явж идэг хүүтэн байж идэг тий. Одоо энэ зуны цаг маань холын замд ингээд хөдөлгүүрийг өндөр ачаалттай ингээд явах нь бас эсрэгээр хөдөлгүүрээ сайхан нөгөө манайх онгойлгох гэж ярьдэн шүү дээ. Ийм боломж юм болов уу гэж би бас хувьдаа тэгж боддتي. Энэ дээр яг миний бодлыг зөв. Тийм л одоо нөгөө нэг хотод явдаг машинууд за ялангуяа ингэ төвжрэлтэй замд явдаг машинууд чинь ингэ ойрхон зайд байнга явдаг. Тэгээ хөдөлгүүр эргэлт бага явдаг. За ерөнхийдөө хөдөлгүүр маань болохоор ерөнхийдөө ингэ дундаж ачаалтай за хөдөлгүүр эргэлт нэг 1800-аас 2000 за тэгээд энэ машины хурдаар ирвэл нэг 80-аас 90 км/цагийн хурдтай явах үед хөдөлгүүр хамгийн үр дүнтэй ажилладаг гэж байна. Түлх зарцуул хамгийн бага байдаг. Шатал түлх зарцуул бага байна гэдэг чинь шаталт маш цэвэрхэн явж гэсэн үг. Цэвэрхэн яг зөв явж гэсэн үг. За хөдөлгүүр ингээ ажиллаад явахын тулд ч одоо агаар хэрэгтэй тий. Түлш хэрэгтэй. Энэ хоёрын харьцаа гэж байдаг юм шүү дээ. За онлын хувьд бол 14 оны 7-ыг харьцах нь 1 литр түлшийг шатаахын тулд 14 оны 7 литр агаар шаарддаг байхгүй. Яг хөдөлгүүр холын замд нэг хөдөлгүүрийн хэрэгэлт 1800-аас орчим за тэгээд машины хурд 80-аас 90 явхад энэ онлын хэмжээнд хамгийн ойрхон болдог байхгүй. Тэгэнгუთ хөдөлгүүрийн үед хамгийн цэвэр ажиллана, хамгийн түлшний хэмнэлттэй ажиллаж эхэлнэ. За тэгэнгუთ энэ хурд манаас манай нэг орон нутгийн замд явах нэг хурдтай таарад байгаа байхгүй тийм. За дээд нэг сумаар 2 тулаа болж 80-тай явах хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр яг ингээд 80 км/цаг хурдтай барай явахад хөдөлгүүр маань хамгийн үр дүнтэй, хамгийн түлшний бага зарцуулалттай, хамгийн цэвэрхэн явах. За тэгэнгუთ нөгөө нэг хот дотор ч байгаа богино зайд яваад байдаг гэсэн. Тэгэнгუთ ч богино зайд явсан за хүүтэн үеийн асаалт ихтэй тий хөдөлгүүрийн эргэлт бол бага байнга байдаг тий төвчрөн үйл. Тэгэнгуთ ч яг одоо нэг онлайн шатлалтанд хүрч чадахгүй байнга баян холимоор ажилладаг байхгүй. Агаар бага түр шиг. За тэгэнгуут ч тэнгууд хөдөлгүүрийн нэг
цацж байгаа түвшний хэмжээс бага. Тэгээ Porsche-ийн хурд интернет бага онгууд түвш маань бүрэн шатж чадахгүй. Тэнгууд шат чадаагүй түвш чинь болохоор ингээд юу үүсдэхээр нагаар үүсгээд байдаг. Нагаар үүсгээд зөвхөн нагаар нь болохоор бохирдол үүсээд явах юм тийм ээ. Үүсэн гутаа юун дээр хөдөлгүүрийн Porsche-ийн бүслүүр за бензин хөдөлгүүрөөс ивчээ инжектор за дизель хөдөлгүүрүүдээр бол тэгэл инжектор энтер дээр ингээд нагаар үүсдэг. Тэнгууд чинь дараа нөгөө инжектор чинь ингээд яг бүхэл рүүгээ ингээд гоё жиг цацж явах хэрэгтэй тийм. Тэнгууд нэр цацлын чиглэлүүд нь өөрчлөгдсөн. Дээрээс нь зарим нэг хүн үйлэрчингууд даралт нь за тэгээд цацж байгаа хэмжээ нь өөрчлөлт. Тэнгууд ч л нөгөө нэг шатал чинь жигд явагдахаа болоод эхэлдэг хөө. Тэнгууд л нөгөө машин чинь бензин идэх энтерхс асуудлууд нь нэмэгдээ доголдох асуудал нэмэгдээ хэвчдэг гэсэн. Тэгвэл хөдөө явахаар яа гэхээр одоо нөгөө нэг шатал байнга жигд өдөрт нэг 5-10 цаг ингээд жигд ажиллуулад байна шүү дээ. Тэнгууд ч нөгөө нэг орж иж байгаагаар хэмжээ их за тэгээд төрш маань сайн тоосон шаталт илүү хурдтай явагдах нь хөдөлгөөн байнгын өндөр хэрэгчин шатал маань хурдтай явагдана. За тэгээд ирэнгуут яг шаталтын хурд Porsche-ийн хурд өндөр болоод ирэнгуут нөгөө бензин хөдөлгүүр маань жигд ажиллаа. За тэнгуудаа дотор үүссэн байгаа тэр нагаар энэ чинь бас шатна штэ өндөр температур шатна. За тэгээд хуулрах нь тэгээд юугаар гараа явчихдаг байхгүй. Яндагаар гараад явах юм шүү дээ. За тэгэнгუут ч одоо нөгөө нэг клапан чинь нөгөө нагаар суугаад бүрэн хаагдахгүй сүмлэг чинь бүрэн хаагдаад ирэн. За инжектор за очлуур дээр үүссэн байсан нагарууд чинь байхгүй болоод тэгэнгуут ажиллагаа нь сэргээд ирэх юм шүү дээ. За тэгэнгуут яг хүмүүс ч одоо хөдөө явж байгаад эргээд ирэнгуут чинь хөдөлгөөр онгооцсон юм шиг байгаад гэдэг бас нэг шалтгаан. Тэр мэдрэмжийг өгж байгаа гол юу нь бол тэр үед байх юм шүү дээ. Тэгэхээр чинь хөдөө явна гэж хөдөлгөөр бас онгоолж байгаа юм. Тэгэнгуут яг 80 эртэгээ явуул яг ингээд яг эдгээр юмнууд ингээд тохиолдож явж байгаа. Тэгмээ тэрнээс өндөр хурдтай 100 гараад 120 морь болоод тэрүүт эсэгээр ахиа хөдлөж ачаалаад эхэлдэг. Түвшээ их цацаад эхэлнэ. За тэгмүүд чинь эргээд эн чинь яг хөхөр за нөгөө нэг түвшний зарцуул өгсөн. За хөдөлгүүр дээр ирж ачаалууд өгсөн тийм. Тэгэхээр яг буцаад хөдөлгүүр шин түвшний зарцуул нөсөөд эхэлчихдэг байна. Тийм учраас яг хөдөлгүүр бага хурдтай явж байгаа үед нэг түвш зарцуул өндөр байна. Өндөр хурдтай явж байгаа түвшний зарцуул өндөр байдаг. Яг хамгийн түвшний зарцуул бага байдаг нь болохоор 80-с 90-тэй явж байгаа. Энэ үе гэсэн. Тэгэхээр яг хөдөө явахад болохоор яг энэ хурдтай бариад за тэгээд дээрс нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээ яг баримтлаад явахад яг таны машин таны хөдөлгөөр бол түвшний зарцуул хамгийн багтаа байна. Тэгээд эргээд ирэх чинь яг чиний хэлдгээр сая онгооцсон шиг мэдрэмжтэй болдог байна шүү дээ. За тэгвэл миний бодлоос тодорхой хэмжээнд зөвл юм байна. Тийм ерөнхийдөө чи бас олон жил ингээ автын салбарт ажиллаж байгаа хүмүүс баримжаа байна тий зөв бодолтой. За тэгвэл одоо хөдөлгүүр гэдэг маань ерөнхийдөө байнгын шаталтын процесс шүү дээ тий. Тэгэхээр тэрий чинь хөргөх нэг бас чухал асуудал байгаад байгаа тий. Тэгэхээр одоо ингээд яг энэ урт холын замд хөдөлгүүрийг ингээд байнгын ачаалттай явахад энэ хөргөлтийн систем маань бас нэлийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгвэл хөргөлтийн систем дээрээ ямар нэгэн сөрөг нөлөө гарах уу тий. Хөргөлтийн систем дээр ямар эрсдэл байна. Одоо жишээлбэл нөгөө нэг 100 нөгөө халуунд ингээд явхаар янз бүрийн шавжнууд ирж мөргөж ясаргаад ардатер дээр бөглөө үүсгчдэг тий. Тэр нь бол мэдээж бас хөргөлтийн системийг доголдуулах бас нэг нөлөө болж байгаа шүү дээ. Гэхмэчлийн эрсдлүүд ерөнхийдөө ямар хуу эрсдлүүд байж болох вэ? Тий хөдөлгүүр машин ингээд хурдтай явж байгаа үед болохоор хөдөлгүүрээ сая яачсан тий яг нөгөө нэг тогтмол хурдтай боломжтой хурдтай явж байгаа үед болохоор яг ингээд агарын урсгал энэ төр байгаа болохоор хөдөлгүүр ерөнхийдөө ингээд хэвийн температурт явна гэсэн. Хөдөлгүүрийн хэвийн ажлын температур чинь ерөнхийдөө бол 85-аас 90 энэ хооронд ч тий. Тэгэхээр энэ температураараа л барь явна. Яг үндэ яг чинь сая хэлснээр хол явж байгаа нөгөө нэг шавж өмжиж наалдаад байх юм бол яг радиатор маань нөгөө нэг хөргөж явах хэвээр тэр завсраар нь шавж орчингууд тэргээр агаар урсгал явахгүй болчингууд хөдөлгүүр халах бас тийм тохиолдол байна. Тэнгуутаа дээрээс нь нөгөө манайхан чинь дээр үе нөгөө нэг жолоочноос дээр үе болохоор нэг урд зил зугч машин энэ тэр уртлаа нүрэ хаалсан байдаг үстэй. Тэр мэрийг дуурайгаа зарим хүмүүс болохоор нүрэ хаалт хийсэн байдаг, зарим нь болохоор радиаторынхаа урдуур цаас мас хийсэн байдаг тий. Хол замд явахын өмнө тэр мөрөн дээр сайн анхаарах хэрэгтэй. Тэр интерес чинь бол бас хол замд явахуд яг хөдөлгүүр халах бас тийм тохиолдлууд юмнууд гарна шүү. За дээрээс нь нөгөө нэг хагас шавжны ингэ тор хийцсэн байдаг шүү. За тороо бас тодорхой зайд явуулсныхаа дараа ингэж сэгсэрч энэ цэвэрлж явах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө нэг шавжнэр чинь наалдаа, дээрээс нь шороо тоос наалах нөгөө тор чинь жижиг
Энийг чинь бүгэлдэж байгаа нөгөө нэг агарын урсгалыг ч хөдөлгөөр бас оруулж чадахгүй, харь дээр төлөө оруулж чадахгүй болгоод тэндээс болоод бас хөдөлгөөр халах бас тийм эрсдлүүд бас байдаг бахны. Тэгээд бас нөгөө хөдөө явах юм хөрвүүлтэй шингэнийхээ төвшин энтрийг бас харах хэрэгтэй. Тий. Төвшин энтер гээд тэгээ бас би бодвол одоо нөгөө нэг би ч бас хөдөө явж байхдаа ингээл тохиолдчихсон тийм. Эндээс ингээл нэг тос хийж аваад те. За ингээл хотод байнгын солиулууд тос хийдэг. За ингээ хөдөө явчихдаг. Тэгээ хөдөө явчихгууд за зарим үед нөгөө хөдөлгүүрийн за өөрийнх нь нөхцөл байдлаас хамаараад ч юм уу тосоо ингээд шатааждаг те. За шатаагаад ингээд тос нь багассан байдаг те. Яг үндэ тий хөдөлгөөрт одоо хүмүүс ярьдаг тос ууршаад тос ингээд ямар ч оргүй хоос ууршаад алга болно гэж байдаг байхгүй. Ямар нэг нөхцөл байдлаас тэр чинь яаж байгаа ингээд хөдөлгөөр дотор ингээд халаад за тэр халаа тос чинь ууршаа тэр уурсан тос чинь хөдөлгүүрийн нөгөө нэг амьсгалагчаар яваад буцаад хөдөлгөөр орох болгороод шатах юм лөө шатаад тэгэл гараа явж байгаа. Тэрнээс хөдөлгүүрийн тос чинь оргүй алга болохгүй. За тэгээд явчихууд тос багассан байдаг те. За тэгэнгუут чинь би тос яг нэг эндээс хийж гарсан тосоо хийх гэхээр голддггүй. Тийм асуудал бас гарч исэн. Тэгээд чи одоо бас автын салбарт олон жил ажиллаад энэ дээр одоо хүмүүс чинь яаж юу гэж зөвлөө өгдөг. Тэр тосоо заавалчгүй тэр тосыг хотод захиад аваад хийх ёстой юм эсвэл байга газараас өөр тос холио хийчих ёстой юм уу? Тэрэн дээр ямар зөвлөгөө өгдөг вэ? За ерөнхийдөө энэ бол бүр нөгөө түгээмэл тохиолддог асуудал гэх юм уу? Одоо маш олон жолоочнорт л юм тохиолдож байгаа. Тэр бол одоо бидний энэ автомашины хөдөлгөөрийн нөхцөл байдалтай ерөнхийдөө холбоотой байгаа. Сая мөг жаргал маань хэллээ тос бол ингэж оргүй хосоо алга болохгүй гэдэг. Тос хөдөлгөөрийн тос угаасаа өөртөө тэр ууршилтын эсрэг, хөөсрөлтийн эсрэг аддитив буюу нэмэлтүүдийг агуулж идэг угаасаа. Тэгэхээр бол тэр оргүй хосоо алга болох үндсэл угаасаа байхгүй. Мэдээж хөдөлгөөрийнхаа нөхцөл байдлаас дундарж болно тий. Тэр үед яах ёстой вэ гэвэл за магадгүй хотоос гарахдаа нөөц тостой явж болно. Хэрвээ одоо магадгүй би үнэтэй тий өндөр зэрэглэлийн тос хийчихэд тэр бол мэдээж орон нутагт олдохгүй шүү дээ тий. Тэгэхээр тийм тохиолдолд бол нөөц тостой явчих хэрэгтэй. Нөөц тос байхгүй байлаа хөдөлгөөр ингээд монголчууд хар толгой гэж ярьдаг шүү дээ. Зохистой хэмжээнээсээ багассан байвал зайлшгүй тохиолдлоор хөдөлгөөрийн тос хийнэ. Хийн. Хийхдээ ямар тос хийсэн брэнд нь хамаагүй төрлийн адилхныг айлуулах хийчих хэрэгтэй. Одоо та 5W 30-тай тос хийчээд тэр чинь нэмэх шаардлагатай байвал 5W 30-тай тосыг нь хийчих хэрэгтэй. Зайлшгүй тохиолдлоор бол. Гэхдээ одоо нөгөө нэг хөдөлгөөрийн тоснууд ерөнхийдөө хөгжил нь бол нэлээд өндөр түвшинд ирчихсэн. Хуучин шиг одоо 2 тосыг холонгууд шууд ингээд дээдэд болохоо байх тийм нөхцөл бол харьцангуй байхгүй. Аддитивын зөрүү өсч болно. Баяжгараа манайхаа мэдлэгтэй жолооч подкастын маань хамтран ажиллагч уулуурхан хүнд машин механизмын сэлбэг засвар үйлчлэгээр мэргэжсэн Parts Network компани. Тосоо солиод удаагүй байсан бол заавал бас шүүрээ солихгүйгээр те бага шилттэй бол шүүрээ үлдээгээ зөвхөн тосоо солих ч гэдэг юм. Иймэрхүү байдлаар шийдчих ерөнхийдөө боломжтой. Тийм. Одоо нэг тос гэсээс сүүлийн манайх ч одоо ингээд шинэ машин ангуудаа шууд хөдөөж те. За тэгвэл шинэ машин шинэ хөдөлгүүрч одоо нөгөө нэг эхний 1000 км яваад ч юм уу дилерээс хамаараад ийм зайд яваад тосоослох хэрэгтэй шүү дээ. За энэ тохиолдолд одоо энэ юу гэж зөвлөдөг. Одоо жишээлбэл би өнөөдөр шинэ машин аваад нэг 2 хоногийн дараа шууд яваад би 2 хоногт 1000 явж амжихгүй шүү дээ. Тэгээд эхний тос солиулж амжаагүй. Энэ үед одоо хөдөө явуулаад яг ямар арга хэмжээ авах вэ? За яг ер нь бол тэглээгээд шууд амар сөрөвнөлөө болно их үсэхгүй л те. Харьцангуй гайгүй. Гэхдээ илүү найдвартай те эрсдэлгүй бай гэвэл үйлчлэгийг нь хийчихэл явах хэрэгтэй. Ялангуяа одоо за яг дилер милэрийн шинэ машин бол одоо асуудал тий. Орж ирсэн машин авч байгаа бол ерөөхдөө бүх шингэнийг заавал шалгах хэрэгтэй. Зарим машин нөгөө нэг юм стикер наалтнууд нь байдаг шүү дээ. Тэднийг үзчих. Тэдэр байхгүй бол ерөөхдөө яг өөрөө солиод баталгаажуулаад авсан найдвартай байдаг. Ихэвчлэн ер нь бол тэрийг заавал сольсон л тэрэгдэг. Тий. Тэгэхээр одоо нөгөө нэг ихэнх нөгөө нэг машинууд нь оржсэн байгаа шинэ машинууд байгаа. Тэгээ хөдөө явахдаа за тоссон дээр бол ингээ анхаарч юм тий. За тэгээд оржсэн машинууд янз бүрийн өнгөтэй хөргөлтийн шингэнтэй байдаг. Антуризтэй зарим ногоон ягаан. За тэр маань одоо ингээ хөдөө явж идэл одоо антуриз маань за зарим үед адитер цоордог тий. За тэгээд янз бүрийн юмнаас болоод хөргөлтийн шингэний түвшин багассан тий. Энэ үед одоо яаж хөргөлтийн шингэнээ олж нэмэх үү? Одоо тэгээд ногоон байхад нь улааныг нэмжиж болох юм уу? Тэн дээр одоо ямар хөө зөвлөгөө өгдөг вэ? За ерөнхийдөө ингэдийн
Ер нь энэ автомашины шингэн дээр бол аль шингэн дээр хөргөлтийн шингэн байна уу, хөдөлгүүрийн тос нь байна уу, тэ хороопны шингэн байна уу, өнгөнд хууртаж юусоо болохгүй. Өнгө бол тэрийг шууд юу ч илэрхийлэхгүй гэсэн үг. Ногоон өнгөтэй хөргөлтийн шингэнүүд ихэвчлэн G11 байдаг. Тэгвэл G12 ч бас байдаг байхгүй. Тэгсэн мөртлөө G12 хөргөлтийн шингэн ихэвчлэн ягаан улаан байдаг. Тэгвэл ногоон ч бас байдаг. Тэгэхээр ерөнхийдөө өнгөнд бол хууртаж юусоо болохгүй. Хороопны шингэн ч гэсэн адилхан. Улаан, ногоон, цэнхэр янз янз байгаа тий. Гэтэ тэд нар анх бий болохдоо бүгдээ ижилээдэг байхгүй. Бүгдээрээ л адилхан завир шаргал өнгөтэй. Тэрийг болохоор автомашин хөдөлгүүрийн одоо тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар өөрсдийн стандартаар эсвэл бүс нутгийнхаа стандартаар тий өнгөний өөрчилдөг гэсэн үг. Бодогч утсаар өөрчилж байгаа гэсэн үг. Тэгэхээр тийм учраас минийх ягаан байсан юм чинь ягааны заавал хийнэ гэдэг стандартыг харахгүйгээр тий аппровалыг харахгүйгээр тэгж нэмж юусоо хэрэгж болохгүй гэсэн. Магадгүй хөдөө ингээд орон нутагт явж исэн чинь артетер гэмтээчүүд юм хөргөлтийн шингээ хийхээр бол за богино хугацааны ашиглалтандаа бол сөрөг нөлөө үзүүлэхгүй л тий. Урт хугацааны ашиглалтандаа сөрөг нөлөө үзүүлнэ. Тонц үүснэ. Нөгөө артетерний босоо савхнууд дээр асуудал үүсгэн тий бөглөрүүлнэ тий. Иймэрхүү эрсдлүүд бол бий болно гэж. Тэгээд нөгөө нэг хөргөлтийн шингэн маань автомашиныхаа хөдөлгүүрийнхаа хөргөлтийн системийн нөгөө нэг онцлогоос болоод одоо 90-ад оны машин бол хөвчлэн гуйлан артетертэй тий хөргөлтийн систем. Одооны машинууд бол бүгдээрээ хөнгөн зооны хайл шиг байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрнээсээ хамаарат тухайн металлтайгаа уруулд ордгоо ч юм уу тий тухайн металлтайгаа ингээд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй усны ноцоосондоо ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй тэр хөдөлгүүрийн нөхцлөөдөөс хамаарат хөргөлтийн шингэн маань өөрчлөгдөө сайжраад яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр тухайн хөдөлгүүрийнхаа тохиромжтой хөргөлтийн шингэний хэрэглээд явах хэрэгтэй. Бүр орон нутагт олдохгүй тохиолдолд бол хамаагүй байгаагаа солиод хийчий те. Тэгээд ирээд тэрийгээ бол солилцсон зүг болно гэсэн үг. Тэгэхээр энэ хөргөлтийн шингэн маань G11, G12 бол хөгжөө хөдөлгүүрийн хөгжилтөөс холбоотой байх юм шүү дээ. Тэгээд сүүл одоо жишээгээд шинэ машинуудын хөргөлтийн системд бол зөндөө олон хуунц эрзэний дэнгит болцтой. Тэгэхээр тэр бүрч одоо тэрэнд таарсан тэр эрзэний хуунцрыг ингээ илэгдүүлдэггүй за зэврүүлж барьдаггүй тийм хөргөлтийн шингэн хэрэгтэй байна шүү дээ. За тэгээд хямдын бодоод бас хуучин G11 ч бүр нөгөө нэг тосол гэж байна хоёр тийм. Тэрийг одоо бүр орчин үеийн машинд хийж бол сөрөг нөлөө гарах юм шүү дээ. Тийм шүү дээ. Одоо термостат гацж болно тийм. Усны цус гэмтэж болно. Одоо тэр нөгөө түрүү хэлсэн тэр жирэг эрзээ дэнгүүдийг гэмтээж болно, уруулд орж болно тийм. Ийм эрсдлүүд ер нь бол байгаа. Тэд нар чинь богино ашиглалтандаа мэддэхгүй, урт хугацааны ашиглалтандаа тэр чинь бий болно л гэсэн үг. Тийм. Тэгэхээр одоо нөгөө нэг гадар одоо юм байна. Тосол гэж байгаа тийм антифриз гэж байгаа кулэнт гэж байгаа. Энэ гурав одоо яг юугаар ялгаатай нэг бол нэг л юм уу? Антифриз гэдэг нь болохоор ерөөхдөө нөгөө хөлддөггүй хөргөлтийн шингэнүүдийг хэлээд байгаа байхгүй. Кулэнт бол ерөөхдөө энэ хөргөлтийн шингэн хэлж байгаа. Кулэнт бол хөлдөж болно. Тэ халуун оронд одоо ашиглаж байгаа хөргөлтийн шингэн хөлдөж болно шүү дээ. Үндсэн үрг нь хөргөх л байгаа байхгүй. Тэгэхээр антифриз гэдэг нь нөгөө гликолын усныхаа найрлагаар ингээд температурын тохируулсан тий хөлддөггүй эдгээр бодисыг ерөнхийдөө антифриз гэж нэрлэдэг байгаа. Кулэнт гэж байгаа бол ерөнхийдөө монголчууд хөргөлтийн шингэн гэж байгаа. Энэ нь ерөнхийдөө хөргөх системд ажиллаж байгаа шингэнийг хэлж байгаа гэсэн. Тэгээд би бас бодоод байсан тосол гэж одоо антифриз өөр юм болоо. Тэгээд бас үдсэн чинь тосол гэдэг маань болохоор яг нөгөө зөвлөлт холбоо төлсөн үед анх гарч исэн антифриз юм л тэрний брэнд их нэр юм бэлээ. Тэгээд тэрийгээр нэг хүмүүс наашаа ингээ яриад явцсан. Тэгмүүд одоо ингээ хүмүүсийн нэг ойлголтын зүрх гарч байгаа. Тосол гэж нэг байдаг, антифриз гэж нэг байдаг гэж. Яг үндэ энэ хоёр ч болохоор адилхан л кулэнт хөргөлтийн шингэн байх нь шүү дээ. Тий, хөргөлтийн шингэн. Хөргөлтийн эсрэг хөргөлтийн шингэн байх нь шүү дээ. Тэгэхээр тосол нэр хямдхан байгаад гэдэг антифриз гэдэг хүнтэй байдаг. Энд дээр одоо юунаас л үнэн нь ер нь жоохон өөр. Энэ ерөөсөө л одоо бүх хөргөлтийн шингэн байна уу тий хөдөлгүүрийн тос байна уу хороопны шингэн нь байна уу бүгдээрээ яг тэр аддитив буюу агуулгаж байгаа тэр ашигтай нэмэлтүүдийнхаа орц найрлагаас үнэн тогтоод байгаа гэсэн үг. Тосол яагаад хямдхан байна? Аддитив нь бага байна гэсэн үг. Нэмэлт нь бага байна. Тэгэхээр яг нөгөө хөдөлгүүрт үзүүлж байгаа эерэг нөлөөтэй элементүүд нь бага байгаа учраас үнэн бага тогтож байна. Үнэтэй байгаа хөргөлтийн шингэнүүд тэр нэмэлтүүд нь их байна. Нөгөөтэйгөр бас энэ хөргөлтийн шингэний үн
хэлбэлцэж байгаа шалтгаал нь approval гэж бас нэг юм байгаад байгаа. Энэ зөвхөн хөрвүүлтийн шингэм шүү дээ. Хөдөлгөөрийн тос хороодны шингэм бүгд адилхан. Approval гэдэг нь одоо юу гэсэн үг гэхээр за би нэг тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байлаа. За чи одоо нэг Toyota одоо Монголоор хамгийн их байгаа машин Toyota байлаа гэж бодъё тий. Тэнгүүт би Toyota-гийн нэг хөдөлгүүр тохирсон хөрвүүлтийн шингэнийг үйлдвэрлэхийн тулд маш их хэмжээний мөнгө төлөөд тэр technical data sheet буюу техник үзүүлэлтийг авчна. За тэнгүүтээ би тэрийгэ яадаг вэхээр үйлдвэрлээд яг тэр шаардлагын дагуу үйлдвэрлээд өөрчн буцаагаад туршуулна. За лабораторитой шинжиллээ, техникийн үзүүлэлтийг хангаж ийн, техник дээрээ туршлаа. За энэ хүү ажлын процесс нь баг 3-5 жилийн хугацаанд өрнөдөг байхгүй. Үүний дараа Toyota-гоос энэ хөрвүүлтийн шингэнийг ийм машинуудад юм уу эсвэл ийм хөдөлгөөрүүдэд хийж болно, шууд ашиглаж болно гэсэн approval гэдэг одоо тэр бүр сертификатаар баталгаажсан баталгааг олгодог байхгүй. Энэний дараа нөгөө бүтээгдэхүүний чинь өснө гэсэн үг. Энүүгээрээ ерөнхийдөө маш олон зүйл ялгагдаж байгаа гэсэн. Тийм. Тэгээд миний бас ажлын туршлагаас хахад ийм одоо хөдөлгөөрөд одоо чинь enterprise cooling тэгээд байгаа энэ чинь бас дотроо төрөлтөө жижиг машин зориулсан, дунд ангиллын машин зориулсан, хүнд машин механизм зориулсан гэж байгаа. Тэгэнгუთ тэд нар бас дотроо ингээ стандартуудаар өөр болцдог. За манайхан бас одоо хүнд машин механизм, за экскаватор, дамп трак энтертэй хүмүүс ч юм болохоор ингээд за enterprise бол enterprise гэл хаанаас ч хамаг аваачдаг тийм. Тэгэнгუთ тэр чинь юу болдгийг гэхээр за хүнд даацын дизель хөдөлгөөр чинь дотроо бас жоо өөр өгөх юм. За нойтон гээлцтэй гэж байгаа, хуурай гээлцтэй гэж байгаа. За эндээсээ хамаарат хэрэглэх enterprise тэр хөрвүүлтийн шингэнийх нь төрөл нь өөр болох хэрэгтэй. За том хүнд дизелүүдээр болохоор хивид үйт хийгээд бүр хүнд ангиллын кулент тэр хөрвүүлтийн шингэнэ хийх хэрэгтэй. Тэгэнгუთ тэр чинь юунаас эргэлдэхээр за хөнгөн машин зориулсныг чинь хийчихэр яа гэм бэхээр дотор нэг cavitation гэж үзэгдэл болно тий. Хөөсрөн за тэгэнгუთ тэр хүнд ангиллын хөдөлгөөр чинь удаан хугацаа өндөр ачаалаар ажилладаг тэр температурт нь зогсож яж чадахгүй. За тэгэнгუთ cavitation үүсээд хөдөлгөөрийн дангийг ивдэх юм тохиолдол. Тэгэхээр жолоочноор машин механизм эзэмшигчтэй болохоор бас нэмэлэхэд за кулент бол кулент биш маа. Дотроо ч ангилтай юм аа. За G11, G12 жоохон машины тэр үйлдвэрс оноос хамаарах нь тий. Тэгээд хүнд даацын машин уу, суудлын машин уу гэдэг тэрнээс хамаарах нь за дээрэс нь за тэгээд яг хөдөө явж богино хугацаанд бол яг холиод ирч ирээд дараа нь солиулж болох. Ямар хөрвүүлтийн шингүү явуулсан л тийм шүү дээ. За тэгэхээр яг солиулах үед болохоор яг машина маркаар солиулах юм шүү дээ. G11 үү, G12 гэдгээс хамаарат тийг солиулах юм. За тэгээд өөр бас юу гэдэг тийм машин дээр бас нэг анхаарах мал тоормсон шингэн байгаа тийм. Одоо хүмүүс чинь марчтай тоормсон шингэнийг тийм ингээд за нэг анх орж ирэхдээ нэг тоормсон шингэнээс нь 5-6 жил унаал тэгэл тэрийг явуулдаг. Тоормсон шингэн дээр нь тэрийг одоо хэр хугацаанд яваа солих хэрэгтэй юм бэ? Тоормсон шиг одоо нэг хөдөлгөөний тос шиг энэ шиг тийч муудд юм уу? Тийм юм байна уу? Чанараа алдах юм байна уу? Тоормсон шингэн чанараа алдна. Энэ бол бас манайхан сайн мэдэхгүй л байгаад байгаа зүйл л дээ. Тоормсон шингэн бүр солиулж үзээгүй хүн зөндөө байгаа. Яг го манайх азар хөөрэ ураа амьсгалтай учраас тэр тоормсон шингэнд тэр шингөө хөрөмтлөгдөхгүй тий хүчлэрвчтэй янз бүрийн юм болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр гайгүй. Далайн эргээр байдаг тий далайтай ойрхон чийгшил өндөртэй орнуудад бол тоормсон шингэнийг 2 жилийн удаа заавал солих заалттай. Гэхдээ яг одоо харьцангуй бас тоормсон шингэнийг сольдог үйлчлэгээ Монголд бас нэлээд нэвтэрчлээ л тий. Гайгүй. Тэгэхээр тэрэн дээр хэрвээ та машиныхаа тоормсон шингэнийг бүр сольж байгаагүй бол тий сольж байгааг бол ер нь бол одоо нэг солиулах цаг нь болцсон шүү. Тэгэхээр тэрийгээ солиулчвал тоормсны систем бол номер 1 бүр машин бол явахгүй гэж болно гэдэг ба шүү дээ. Зогсохгүй байж болохгүй. Тэгэхээр тоормсны систем бол хамгийн чухал тоормсны шингэнийг хэрвээ сольж байгааг бол тэрийгээ заавал нэг солиод үзээрэй гэж бас давхар хэлчихье тийм ээ. Зөвлөгөө болгоод. Тэгээ богино хугацаанд солидог шингэнүүдээс бол эдгээр дээр бас харах. За дээрэс нь трансмишн хороопны тос баг шүү дээ. Тэрийгээ бас нэг замдрахаас өнөөс шалгах хэрэгтэй байх нь. Ер нь одоо хороопны тосыг одоо Google дээр нь солих хэвээр өнгийг харах хэвээр. Ерөнхийдөө хүмүүс чинь нэг өнгийг хараад солиод байдаг солих болцтой гэдэг. Ерөнхийдөө бол одоо ер нь нийтлэг ойлголтоор хороопны тосыг хэр явж солих хэвээр автомат механикийг одоо хэд явж солих хэвээр гэдэг бол за хороопны тосон дээр болохоор түрүүн би хэлсэнчлэн өнгөнд бол хурдж болохгүй. Өнгө бол ямар ч байж болно. Тэр юу ч илэрхийлэхгүй. Тосныхоо техник үзүүлэлтэнд нөлөөлөхгүй. Зөвхөн approval харна. Approval нь ерөөсөө тэр тосны баталгаа.
тэр тосны үнцэн. За одоо зүүрлээд хэлвэл одоо бид нар ингээд 10 жилийн сургууль төгсгöd ингээд нэг ингэрээрээ дүүр нэг медальтай найзууд ангимангаас нэг төгсдөг байсан шүү дээ. Яг тэрэн шиг ингээд хэрвээ шалгаад үзэх юм бол савлгаан дээр нь ингээд юу гэдэг вэ? Автомашин үйлдвэрлэгчдээс авсан тэр сертификатууд нь байдیں۔ Сертификат биш одоо нэг approval-ууд нь байдیں۔ Тэрийн сайтаар нь шүүж үзвэл сертификат нь гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр тэр approval-гийн чимийг заавал шалгах хэрэгтэй. Тэр нөхөр байж явах юм бол тухайн бүтээгдэхүүнийг тэр автомашиндаа шууд ашиглаж болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна гэсэн үг. За тэгэнгүүт ингээд хэдүүлээ өнгөнд бол хурдч болохгүй гэдгийг ойлгочлоо. Ашиглалтын хугацаа бол бас ялгаагүй нөгөө тосныхоо бүтээгдэхүүнээс хамаарна. Одоо хямд төрлийн тоснууд бол ашиглалтын хугацаа богино гэдэг. Үнэтэй төрлийн бүтээгдэхүүнүүд болохоор зэрэг ашиглалтын хугацаа урттай. Тэр чинь ялгаагүй л нөгөө нэг тосондоо агуулгадж байгаа нэмэлт бодисноо те суур тосны чанар ингээд тэднэрээс хамаарч байгаа байхгүй. Тэгэхээр одоо биднэрт одоо бидний хэрэгэлдэг MP-ийн хороопны шингэн дээр бол ашиглалтын хугацааг ерөнхийдөө 40-60 мянга гэж заадаг. Тэр бол гэхдээ яг нөгөө Европ стандартаараа. Тэгэхээр бид нар бол тэрийг зөвлөмжийн дагуу Монгол тодорхой хэмжээгээр хорогдуулж боддог л доо. Тэгээд дээрэс нь манай засварын төв бол ерөнхийдөө нөгөө хороопны тосыг заавал шүүртэн сольдог, трансмишн фильтртэй хамт сольдог. Тийм учраас ашиглалтын хугацааг бас тодорхой хэмжээгээр жоох хурцгаж өгч байгаа. Тийм, наач нь бол одоо хүмүүс чинь хороопны тослохдоо зөвхөн нэг юм автомат юугаар солингуудаа шүүрэн хороопын задлтуудыг кастрын авдгуудыг тэрэн дотор ч одоо кастрын оролцож нэг төмрийн үрдсэн тэр хамгийн өмнөд үлдсэн шүү дээ. Тэгээ шүүрэн солио гэдэг чинь ер нь тосоо солиулахдаа ер нь бол шүүрийн давхар солиулж явах хэрэгтэй тийм. Тэгээд нэг кастр аваад бас цэвэрлүүлж байгаа хэрэгтэй. Зарим ихэнх хороопын дотроо нэг кастр дотроо сорон зэнтэртэй байдаг. Тэгэхээр дээр нөгөө нэг трансмишны хороопны ажиллагаанаас үүссэн төмөр үрдсэн тэр чинь наалцсан ба тэр мөрийгээ цэвэрлүүлчих хэрэгтэй байна шүү дээ. Хороопны тосыг солих 3 төрлийн арга байгаа. Одоогоор Монголд одоо бидний төгөөмөл хэрэгжилж байгаа. Эхнийх нь арга болохоор нэг уламжлалт зүгээр хүйснийх нь болтоор хасгаал дээрээс нь шин тос очдөг шүү дээ. За энэ арга болохоор зэрэг яадаг вэхээр зардлууд маш бага. Угаасаа бага тос орно. Нэмэлт үйлчлэгээ хийхгүй учраас зардлын хувьд маш бага. Гэхдээ үр дүн дагаад маш бага. За дараагийнх нь арга нь болохоор нөгөө эксченжер төхөөрөмжөөр сольж байгаа тийм. За энэ бол зардал жоох өндөр. Яг тэгвэл ингээд маш хэмжээний тосоор 10 литр метр тосоор байгаа шүү дээ. Ингээд сольж байгаа учраас зардал өндөр. Гэхдээ үр дүн бас тийм хангалттай биш. За 3 дугаар арга нь одоо бидний нөгөө нэг засварын үйлчлэгэн дээр тогтмол хэрэгэлдэг арга байгаа. Энэ арга болохоор зэрэг кастрын задлаад кастрыг нь цэвэрлээд тэнгээ кастрында үзлэгээ хийчихнэ гэсэн үг. Тэгээд шүүрийн солиод шин шүүр тавьчихж байгаа. За ингээд солихоор тухайн тосны маань ерөнхийдөө нэг 70% нь солигдчихин, шинээр солигдчихин. За тэгээд хамгийн гол нөгөө бүх бохирдол чинь тэр кастрын дээр байдаг. Цуглуулах соронзон дээр хоригдлогдсон байдаг. Тэрийг цэвэрлчихэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө тэр хурдны харьцагын дотор байгаа бохирдлыг маш сайн цэвэрлж өгч байгаа гэсэн. За тэгээ ингээд шин тосоо хийчин. Инхээр үний үед боломжийн, зардлын үед боломжийн. Гэхдээ үр дүн нөгөө хоёр аргатайгаа бол харьцуулшгүй юм арга байгаад байгаа. Тэгэхээр ингээд сольчих юм бол ерөнхийдөө ашиглалтын хугацаатайгаа сайжирч байгаа гэсэн. Энэ дээр би сая нэг жишээ хэлэхэд саяхан манай засварын төв дээр нэг стима ирсэн. Стима яасан гэсэн нөгөө нэг хороод нь араа нь ингээд нөгөө нэг шилжгээ удааширсан. Тэр ерөөхдөө ингээд жоохон зовёртой болцсон байна гэд ирсэн. Тэгээд ирсэн чинь кастрын задлаад үтсэн чинь дотроос нь бүр ингээд баг алганы хэмжээтэй урт төмрийн зурц гарч ирж байгаа байхгүй. Тэгээ би нөгөө ахаас гайхаад яасан гэж асуусан чинь шаварт суудсан парадо 120-ыг чирсэн байгаа. Тэгээд чирэхдээ ахгүй явахтай нөгөө дээр нь тавиал тэгээд дээрээс нь нөгөө нэг чирж байгаа машин нь өөрийнх нь машинаас хамаагүй том машин. Тэгээ шавар зоогдсон машин ч угаасаа ямар л байх тийм ээ. Тэгээд дээр нь тавиад зүтгүүлчингүүд нөгөө CVT хороп чинь өөрийгөө тэгээд тусгаач байгаа байхгүй. Тэгээд тэр ах бол хороп сольсон. Тэгэхээр бас нэмээд бас хэлэхэд хоропыг ачаалгах байгаа бол тий шавраас ч юм уу ямар нэг юм татгах байгаа бол дээрээ аль болох ерөөсөө хийж явах хэрэггүй. Ээл рүүгээ ч юм уу нэг рүүгээ ч юм уу эсвэл механик холсон хороп байх юм бол механик руу нь хийж аваад зүтгүүлэх хэрэгтэй шүү. Тэгэх юм бол таны хоропонд үүсэх гэмтэл бол харьцангуй багаснаа гэсэн үг. За тэгээд
Тэр одоо хоол зам болохоор за шингэнүүд дээр эдгээр шингэн дээр анхаарах нь за тэгээд хэрвээ дууссан за гойцс үед ямар хэмжээ арга хэмжээ авах вэ гэж ярьчлаа тий. За тэр өөр нэг үлдсэн агаар шүүгч байгаа тий. За агаар шүүгчийг одоо манай нөхцөлөөр хэр явж солих хэвээр юм бэ? За тосоо солихлон солих хэвээр юм уу? За тэгээд хөдөө явахдаа одоо нөөц агаар шүүгч авч явах хэвээр юм уу? Энэ талаар одоо яг нөгөө нэг автын үйлчлэгээ үзүүлэгчдийн зүгээс одоо яг ямар зөвлөгөө өгдөг бол? За хөдөлгүүрийн агаар шүүгчийг бол ерөнхийдөө заавал одоо тэд яваад соль гэсэн давтамж харьцангуй гаргахад ч гэсэн ер нь бол төвхтөлдөө яагаад гэвэл тэр машин чинь ямар ч нөхцөл байдлаар явж болно. Одоо ялангуяа энэ зуны аяллаа үеэр бол шорон замаар их явцсан одоо найзуудаараа ингээл цуваа олгол явхад ч хөндөд дүүрэн тоос болно шүү дээ. Ялангуяа тийм нөхцлүүдэд бол юу ачих хэрэгтэй. Явахынхаа өмнө агаар шүүгчээ сольж хэрэгтэй. Түрүүн бас хэлсэнчлээ. Сольж хэрэгтэй. Тэгээд сольсон хуучин агаар шүүгчээ бити хаяарай. Тэрийг ардаа нэг зайнда тавьчих. Гол ус туулаад агаар шүүгч норж магадгүй шүү дээ, тий. Ус татаад норчих юм бол нөгөө нөөц агаар шүүгчээ ашиглах байдлаар бэлтгэлтэй, тий. Тэгээд эрсдэлгүй байх үднэс нөөц агаар шүүгчээ тэгээд ардаа үлдэг явуучих хэрэгтэй гэсэн үг. Тэгээд мэдээж агаар шүүгч бүглэрх юм бол бас хөдөлгөөний төрч зарцуулан шууд нөлөөлнө шүү дээ. Бас нөгөө дээрийнхэн дээрс нөгөө агаар түлшний харьцаж алдагдаад ирнэ гэсэн. Тэгэнгүүт агаар тутмын хөдөлгүүрийн чинь чадал буурна. Тэгэнгүүт нөгөө чадлаа нөхөх нь бол жолооч мэдээж хааза илүү их төрш өгнө. Тэгэнгүүт яг хөдөлгөөний түвшний зарцуулах гэсэн дээрээс нь хөдөлгүүрийн чадал буурч тэ. За тэгэхээр яг агаар шүүгчэндээ бас анхаарч байгаа хэрэгтэй. Агаар шүүгч бас их гол анхаарах хэрэгтэй зүйлүүд өгөн. За тэгээ нөгөө сая чи цуугаар явж байгаа гэж хэлсэн тэ. Цуугаар явж байхдаа жоохон ингээ зайтай явуул зүгээр тэ. Яг ингээд уртлагын машинд аваад уртлын машин чи бүх тоос ихчил машины чи хөдөлгөөс сороол өгнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр агаар шүүгч нь маш богино хугацаанд бүглэх юм шүү дээ. Тэгэхээр цуваагаар явж бол шорон замаар явж бол жоохон ингээд зайтай явчих хэрэгтэй юм шүү дээ. Жоохон тоосноос нь гараад тэгвэл яг агаар шүүгчний чинь ашиглалтай хугацаанаас урт байх нь шүү дээ. Яг наалтал явах бол магадгүй хөдөө яваад очих газар очих агаар шүүгч хэлсэн бүглэгдсэн байж магадгүй шүү дээ. Тэгээ буцаад ирэхэд төрсөн хөдөлгүүрчин төрсний зарцуулга ихсэн. Тэгээ дээрээс нь тухайн газар агаар шүүгчийн солийг мод олдохгүй тий. Тэгэхээр ийм их асуудал бас гардаг байх нэ. Агаар шүүгчийн дээр бас анхаарах хэрэгтэй байх нэ. За тэгээ ер нь энэ шүүрнүүдийг одоо хөдөлгүүрийн агаар шүүгч тий тосны шүүр гэх мэтлэн шүүрүүдийг ерөнхийд нь олон улсад андерхуд херос гэдэг хэвхэв. Одоо каподон дотох баатрууд гэх юм уу тий. Бага зардалтай мөртлөө таны автомашиныг ерөөсөө маш их эрсдлээс хамгаалж идэг баатар нэгдэг байх. Тэгэхээр тэд нар дээрээ манайхан аль болох ач холбогдол өгөөд анхааралтай хандаад за байж байгаа манайха хамтран ажиллагчаа зарлаадах мэдлэгтэй жолооч подкастын хамтран ажиллагч MP Moil брэнд дээд зэрэглэлийн тосны бүтээгдэхүүнийг танд санал болгож байна. Бүхнийг урагшилтал нь MP Moil. Баярлалаа. Таны ирээдүйд гарах өндөр зардалтай сервис гэмтлүүдээс хамгаалдаг ганц баатар нах нэ гэсэн үг байна. Тий. За тэгээд нөгөө нэг одоо ч хөдөө явах хүмүүс чинь нөгөө нэг зарим нэг хүмүүсийг харж ирсэн л да. Дугууны шпил камерыг авч яваад тий. Дугууныхаа бодлыг яаж чангалах хэвтэй юм би одоо. Автомашины дугуун дээр бол maaхан бас ташаа ойлголттой зүйлүүд бас ажиглагдаад байдаг л да. Дугууны шипилкний онлайн тооцоолол нь статик ачаалтаа буюу одоо хөдөлгөөнгүй байх үедээ за ер нь баг нэг шипилкэн дээрх за одоо жишээлбэл нэг M12-тэй гэд бодчих. M12 гэдэг чи одоо парадо авцаа гэсэн үг шүү дээ. M12-тэй шипилк бол статик ачаалт дээрх онлайн тооцоолол нь баг 9 тонн гэдэг байхгүй юу? Тэгээд тэрийг автомашин үйлдвэрлэгч нар яадаг вэхээр машиныхаа ангиллаас SUV, crossover тий ангиллаас хамаарад 1.5-аас 3 дахин бууруулж боддог. Тэр нь нөгөө динамик ачаалтанд тооцож байгаа гэсэн үг. За тэгээд 3 дахин бууруулаа бодоход нэг шипилкний ачаалал ойролцоогоор нэг 3 тонн хавцаа байгаа гэсэн үг. Тэгэхээр хэрвээ тэр шипилкийг дугуйгаа сольж чангалахдаа яг үйлдвэрийн заалтаар стандарт чангалгааг нь хийгээд явсан бол эрсдэл байхгүй гэсэн үг. Тэр яагаад тасрах нөхцөл үүсээд байна гэхээр чангалгаагаа хэтрүүлээд эрзоонд нь суналт өгöd байгаа. Тэгэхээр нөгөө шипилкэн чинь дац муудах тий хугарах суналт үүсэх гулзайх тэр эрсдлүүд ингээ бий болоод байгаа гэсэн үг. Тэгэхээр дугуйныхаа тэр чангалгаан дээрээ сайхан анхаарад аль болох стандарт чангалгаа хийгээд явчих юм бол та хидж тайлж хидж боосон ямар ч сөрөг нөлөө байхгүй л гэсэн үг. Тэгээ тэн дээр бас анхаарал манайхан одоо хүмүүс чинь дугуй сурын тэр одоо хідээр чангалж байгаа юм чи мэдэхгүй нэг импактаар чангалаад тэгээ зарим хүмүүс бол дээр нь гараа өсрөж чангалаад. Тэгээ дугуй гэдэг чинь яг стандарт чангалгаатай за тэрийг нь
чангалсны дараа та гараараа ч юм уу хөлөөрөө гişээ үзэхэд бас цаашаа чангарч байх боломжтой гэдэг бас машины ангиллаас болоо тий. Тэгмээ тэрийг бол сул гэж үзэж болохгүй байх нь шүү дээ. Тэгэхээр тийч стандартаар чангалсан. Тэрнээс ахаад нэмээд чангалангууд нөгөө боолчин суунаад байна тий. Эрдэн сунаа. За боолчин сунчих юм бол одоо нөгөө нэг тооцсон динамик стад качаалууд авч чадах байлч тий. Бүгд байхгүй болчихж байгаа байхгүй тий. Тэнгууд шпилэгч нь тасрах эрсдэл ч бас үүсдэг шүү. Тэн дээр бас анхаарах хэрэгтэй. Тэгээд хол замд явах гэж байгаа бол дугууныхаа чангалгааг бас нэг стандартаар хийлгүүлж хэрэгтэй гэсэн үг. Шибэлгүүдэд шалгаа тийм ээ. Ер нь нэг машины дугууны чангалгаа нэг ерөөхдөө 100-аас 140 Ньютон-метрийн хооронд байгаад идэв. Тэнгүүд дундаж импактны чангалах хүч нь ер нь 300 Ньютон-метрээс дээш байдээ шүү. Тэгэхээр тэр чинь нөгөө зөвшөөрөх хэмжээг нь одоо баг за багаар удахад л нэг 2 дахин хэтрүүлээд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр чинь суналт яваалгаа. Чангалах болгонд суналт яваал тэгэл эцсийн мөчтөө тасрах үеийг нэрж ийн гэсэн үг байхгүй. За тэгээ хол явахад бас нэг анхаарах зүйл одоо дугууны хий шүү дээ тий. За дугууны хийж одоо чангасуул за дөрвөн дугууны хийж жигд биш энэс бол тэр бол машины түлш зарцуулан шууд нөлөөтэй тий. Тэгэхээр яг хөдөө явахынхаа өмнө болохоор бас дөрвөн дугууны хийгээ бас жигдлүүлчих хэрэгтэй яг хэдийн стандартаар байх. Стандартаар мэдэхгүй бол машина хаалан онгуулгуудын хажуудлын багаар нэр бичсэн тий. За тэр стандартаар нь ингээд сайхан хийлүүлчих хэрэгтэй. Тэр стандарт юуг харуулж идэв гэхээр түлш хамгийн бага зарцуулгатай байх тийм дугууны даралт болон дугууны арьсмэрийг бичсэн байдаг юм шүү дээ. Тэгэхээр яг тэр чангалгаад ямар ч сан гол нь болохоор анхаарал зүйлэн дөрвөн дугууны чинь хийн жигд байх хэвээр тэгжээж яг түвшний зарцуулга манаас багасдаг бахны янз бүрийн түвш хэмнэх чин тэр гэжсэнээс дугууны хийгээ чангалжуул. За би бас нэг судалгаа үзсэн дөрвөн дугууны хийгээ жигд стандартаар чангалжуул түвшний зарцуулгыг 10 орчмоор буурдаг гэсэн тийм судалгаа бас үзчихсэн байхгүй. Тэгэхээр яг айлаас ирэхээр авдраа бодол гэдэг шиг дугууны хийгээ бас хөдөөөхөө хүм жигдлүүлчих хэрэгтэй байна. Манай жолооч нарын дээр нэг ажиглагддаг зүйл нь машин хатуу байна гэд хийгээ жоохон сул байх дуртай. Ерөнхийдөө зөвшөөрөгдөж байгаа одоо зөвлөж байгаа хэмжээнээс нь бага болох айгу дуртай байгаад байдаг. Тэр нь нөгөө нэг машин маань өнхрөлтийнх нь эсэргүүцлийг нэмэгдүүлээд байгаа. Тэрийг бас шууд нөгөө мэрэгжлийн биш хүмүүс бол мэдэхгүй л дээ мэдээж тийм ээ. Тэгэхээр тэрэн дээр шатгуун зарцуулалтын нөлөө гарч идэг байна тий. Хээний буруу хэлэгдлүүд бий болж идэг байна. Тэгэхээр бас дугууныхаа хийн дээр бас анхаарах хэрэгтэй. Тэгээд дугууны чихийн хатуу бол сулнаас хамаарат юуны чи илэгдлэн жиг төвшөлч тий. Хий чинь нэг бол захаараа илэгдэ, нэг бол голоор илэгдэ. Тэгээд дугуй чинь ашиглалтын хугацаанаас эрт дуусна гэсэн. Яг стандарт хийтэй байх юм бол дугууны шийсэн жиг дэлгэдэг шүү дээ. Хий чангалсан бол голоор илэгч, хий сулрч юм бол захаараа илэгч. Тэгмүүд яг нэг биний талбаараа харьцаж явж байгаа хэвээр дугуй чинь харьцах талбарт багсангууд илэгдлэн төрөсчих нэ тий. Тэн дээр бас жолооч нар манай анхаарал өгөх хэрэгтэй. За ер нь бол манай жолооч нар ерөнхийдөө аюулт нөгөө цагийн тулах хандлагатай байдаг. Одоо манай цэрийн төв бол 7 сарын 10-ны өдөр хамгийн амар ачаалттай байдаг. Тэгэхээр тэр бол бас амар том эрсдэлт өргөтөн бий болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр би үйлчлүүлэгч нарыг ерөнхийдөө юу гэж зөвлөдөг вэхээр машина аялд явахаас 7 хоногийн өмнө бэлэн байлгаа гэж зөвлөдөг. Тэгвэл эрсдэлгүй. Яг цагийн тулаад хийсэн ажил угаасаа ямар байдаг лээ те. Яард сандраад хийсэн ажлууд ерөнхийдөө эрсдэлтэй болоод ирдэг. Тэгэхээр аль болох автомашина аялд явахаас 7 хоногийн өмнө бэлэн болгосон байгаарай гэж жолооч нартаа бас давхар хэллээ. Тэгээд ерөнхийдөө бол 7 хоногийн өмнө бэлтжлээ. За тоос интерес солиулаад хот дотор 7 хоногт нэг хидлээ өгчтэй. Тийм нэг амар их явахгүй шүү дээ. Таны тоос солилцсон тэр километр чинь явчаад эргээд ирэхэд бас хангалттай л хүрнэ л зү. Тэгэхээр яг тэгээд бас тэр 7 хоногт бас машиныхаа бэлтгэлийг үзчих нь шүү дээ. За хаана дуурч хаана болохгүй нэ гэдэг. Тэгэхээр яг илдээ гарахтаа бас эртнээс бэлтгэх хэрэгтэй байна. Жолооч нартаа бид хоёр ерөнхийдөө хөдөлгөөр болоод бусад автомашины талаар ашиглалтын талаар тийм ээ тодорхой хэмжээний мэдээлэл өгөх энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. За тэгээд жолооч нар маань илүү их мэдээлэл авахыг хүсвэл лайк дараад subscribe хийгээрэй. Мөн сэтгэлдээ бичээрэй. Бусад жолооч нартаа түгээгээд өгөөрэй гэж хүсье. За тэгээд өнөөдрийн дугаараас нас зөндөө мэдээлэл авсан байх мэдлэгтэй жолооч подкаст бүх дугаарыг тасралтгүй үзээрэй. Тэгээд биднийг даагаарай. Баярлалаа. Баярлалаа.